Манай нөгөө Тэмүүжингийн андууд цэцэрлэгээс хүүхдүүд их ирж байгаа юу? Ирж байгаа. Тэмүүжингийн андууд цэцэрлэг хүүхдүүд байна. Бас Тэмүүжингийн андууд ажиллаж 9 сарын 1-ээс найдалсан. Бараг 2 жил дууншиж. Анхны одоо стандарттай цэцэрлэг болсон шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан, тусгай хэрэгцээтэй хүүхдүүд зориулсан тий. Цэцэрлэгтэйгээ танилцъя. Тэгээ. Энийг ч энэ бассейны чинь Тэмүүжингийн андууд дээр хийх гэж нэлээд юм болсон шүү дээ. Яг энэ стандартаар хийсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу гэж. За улсын эмчилгээ бол тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн хамгийн одоо чухал эмчилгээ тий. За манай Монгол улсад байгаа цорын ганц стандарттай баригдсан цэцэрлэг шүү дээ. Манаас тий. Сайн байцгаана уу? Оо энэ ч манай нөгөө Тэмүүжингийн андуудаас илүү гоё болсон байх шүү. Та багшилж ирсэн үү? Ийшээ шилжсэн үү? За баярлалаа багш. За ажил сайн уу? Та чинь туршлагатай болсон ш 8 жил. Та хүүхдтэйгээ байсан үгүй юу? Хүүхдээ энд аваад ирсэн үү? Аа зөв. Өөрөө эндээ багшлаад хүүхдээ өгөөд тэр чи харин тий. Тий. Манай Тэмүүжийн анд сайн бэлдэж өгсөн байж. Анх то сонгоо хархан дээр бид нар чи нөгөө Тэмүүжингийн андуудад зориултын байр биш байсан учраас тэгтээ тогтчуулаад орсон. Тэгээ жил ирэх тусам цаахаа өгдсөн. Тэгээд хүмүүс хүүхдүүдээс мөнгө төгрөг авахгүй байсан учраас их том нэмэртэй байсан. Тэгээд тухайн үед чинь бид нар бас нэг ийм стандартаар баригдсан нэг ганц цэцэрлэгтэй болъё гэж зориод улсын төсвүүдээр тавиад тэгээд би нөгөө тэрнээс хойш яг нөгөө баригдсанаас нь хойш ашиглалтнаас ирж чадаагүй. Тэгээд би өнөөдөр ирээд их баяртай байна. Яг ийм стандартаар олон цэцэрлэг дахиж хотод байгуулах хэрэгтэй. За багш нартаа баярлалаа. Бүгд нь шинэ оны мэнд хүргье. Оо энэ ч мөр янзын юм. Энэ ч мөр янзын стандарт юм байна. За багш нартаа, асрагч нартаа, сувилагч нартаа их баярлалаа. Манай 341-р цэцэрлэг маань ашиглалтанд ороод та нар маань бас хүүхдүүдэд аваад ийм амжилттай сайхан ажиллаж байгааг бас анх удаа ирж хараад их баяртай байна. Та нар бол намайг бас мэднэ. Тэг 17 оноос хойш Тэмүүжингийн андуудыг байгуулад бас энэ цэцэрлэгийг хөгжүүлэх гэж хичээсэн. Тэгээд энэ ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан нэг юм цэцэрлэг барьж байгуулъя гэд нэлээд хичээсэн. Гэхдээ анхны барилга нь өөрөө стандарт бус байсан хэдий ч манай багш сувилагч энэ асрагч нарын тусламжтайгаар барай заслын өрөө, тэр улсын эмчилгээ. За тэгэл ээж нь өөрөө асрагчаар ажилд ороод хүүхдээ цэцэрлэгтээ аваад тэгээ хүүхдтэйгээ ажил сурсан ээж гэдэг бол хамгийн сайн асрагч сувилагч байдаг юм байна. Гэдгийг бид нар өнгөрсөн хугацаанд харсан. Тэгэхээр Тэмүүжингийн андууд бол өнгөрсөн энэ 7-8 жилийн хугацаанд бол тусгай хэрэгцээтэй хүүхдүүд, энэ ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд багшлах боловсон хүчинг энэ асрагч нарыг, сувилагч нарыг сайн бэлдсэний хүчээр өнөөдөр Тэмүүжингийн андууд цэцэрлэгт багшилж ийсэн. Одоо багш нар, сувилагч нар, асрагч нар энэ 341-р цэцэрлэгтээ ирж ажиллаж байгаад би маш их баяртай байна. Бүгдэнд баяр хүргэе. Анх нь худлаа хэлээгүй шүү. Бэлэгтэй ирсэн багс. Надаас асуугаад. Тэгээ надаас бэлэг нэгсэн. Бэлэг авчирсан шүү би. Бэлэг авчирсан. Бэлэг яасан. Тэгээ надаас бэлэг нэгсэн. За шинэ оны минь хүргэе. За шинэ жилийн минь хүргэе. За сайн уу? Шинэ жилийн минь хүргэе. За хэдэн настай? За баярлалаа. Баярлалаа. Эх орныхоо өнцөг болон бүрт суугаа Монгол ахын дүүстэй. Дэлхийд даяар тархан суугаа Монгол иргэдтэй. Бэлгэн садан та бүхэндээ инхри бяцхан үрсийн инээд хөр цалигсан энэ жил үүдээ нээсэн Улаанбаатар хотын сонгоо хайрхан дүүргийн 341-р шин цэцэрлэгээс шинэ оны мэндчилгээг дэвшүүлж байна. Хүүхдийн гэгэн ариун инээд баясгал бүхэн угтан ирж байгаа 2026 онд хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелж эх орны итгэл найдвар, ирч хүч, илүү сайхан ирээдүг гэрэлтүүлэхийн ёроол дэвшүүлье. Улиран одож байгаа 2025 он урлаг спортынхан маань Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихэнд, дэлхийн тайзанд, бөмбөрцгийн дивжээнд цуурай тулж, уухайн турлыг хадааж,
Өнөөдрөөс илүү сайхан ирээдүйн зүгт гэрэл асааж гэгээ татуулсан жил байлаа. Ажилсаг хөдөлмөрч хүмүүр, бизнес эрхлэгчид маань өөрөөсөө хамаарах бүхнийг хийх ажил, авах цалингаа олгож бүтээсэн хөдөлмөрч жил байлаа. Дэлхийн цаг төрийн үүмэ зөрчил мөргөлдөө улс орны эдийн засагт хүйтэн сүудрээ тусгаж түүхийн эдийн үн унсан ч түүнийг даван туулж иргэндээ итгэж эрх чөлөөгөө идэх замыг цэлийдэл нээхийн утга учирыг ухааруулсан, сануулсан он байлаа. Өчигдрөөс илүү маргаашийг бүтээхийн ирж хүч итгэл найдвар Монгол хүн таны илүү сайхан амьдрах хүсэл мөрөөдөл эдлэх ёстой эрх чөлөөнд бий гэдэгт би итгэдэг. Тулсан бэрх цагийн сорилтыг дуулж давж илүү маргаашийг бүтээх ирж хүч итгэл найдвар таны хүсэл мөрөөдөл эдлэх ёстой эрх чөлөөнд бий. Иймийн учир ард түмний сонгон байгуулсан ардчилсан парламент 2026 оноо хүний эрхийг хуульчлан хамгаалах, хүн чанартай бодлого шийдлийн жил болгон ажиллах болно. Учир нь хүний эрх бол таны эрхээ, улсын эрх бол иргэний эрх. Их эзэн Чингис хааны гал голомт, их түүх, эрх чөлөөний их нутаг Монголд Монгол хүний хүсэл мөрөөдөлд биелдэг байх учиртай. Монгол улсын иргэд та бид төрж өссөн, амьдран суугаа газар, ажил мэргэжил, хувийн сонирхол олон зүйлээрээ ондоо боловч хүн бүр заяамал жам ёсны эрх чөлөөтэй. Хизээ хаан төрж өссөн, хэн байхаас үл хамааран хүн бүхэн, хүүхэд бүхэн ижил тэгш байх хэрэгтэй. Амьд явах, сурч боловсрох, үгээ хэлэх, өмчлөх, сонгох, шудраг шүүхээр шүүлгэх зэрэг хүн бүрийг төрөхөд цуг заяасан хүний эрх чөлөөг хуульчлан сахин хамгаалах нь ард түмнээс уг ихтэй ардчилсан төрийн хамгийн эрхэм нандин үүрэг тангараг юм а. Улсын их хурл угтан авч байгаа 2026 онд хүний эрх, хүүхдийн эрхийг торгон мэдрэмжтэй байж чөлөөлийн үзэл санаанд дор төрийн хууль бодлогоор иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөг дархлан хамгаалж ажиллах болно. Ард түмний элч төлөөлөгчдийн үзэл бодлоо уралдуулах эндэр болсон олон нам, олон янзын бүлгийн төлөөллөөс бүрдэж өнгө алгасан парламентын даргын хувьд иргэдтэйгээ зовлон жаргал, зориг хүсэл нэгтэй, харах нүд, сонсох чих, чилэх сэтгэлтэй байж хүний эрхийг хааж боосон, хавчиж хязсан хүнд суртал, хууль дүрмийн чөдөр тушааг тайлах эрхэм зорилгоор чөлөөлийн санаачлагыг боловсруулан төрийн бодлого болгон дэвшүүлэн ажиллаж байна. Чөлөөлийн бодлого бол Монгол Улсын үндсэн хууль заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхээ баталгаатай эдлэх эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм а. Чөлөөлийн санаачлаг бол төрийн хүнд сурталаас хүний эрх чөлөө, иргэнийхээ эдлэх ёстой эрхийг чөлөөлөхийн төлөө олон талаас нь шүүн тунгааж бодож боловсруулсан иж бүрэн стратеги юм. Үндснээсээ тусдаа мөчөр ургадгүй. Эрх чөлөөт Монгол улсын иргэний улс төрийн эрх чөлөөний дархлаа нь эдийн засгийн эрх чөлөө хэмээх өндөр итгэл үнэмшил хүний үндсэн зам ёсны заяамал үндсэн эрхүүд чөлөөлийн бодлогын үндэс нь байх болно. Улсын хурлын гишүүдийн хамтдаа санаачилсан зөвшөөрлийн тухай хууль түүнийг дагалдах 90 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэллээ. Иргэн таны ажиллаж хөдөлмөрлөж ахуй амьдралаа өөд татъя гэсэн хүслийг хязсан зөвшөөрөл нэртэй хориглолтын хан хэрэм хүнд сурталын гаж тогтолцоог хуулиар нурааж чөдөр тушаанаас чөлөөлөх болно. Та гар утаснаас хаана юу ямар худалдаа үйлчилгээ үйлдвэрлэл эрхлэх болсноо мэдэгдээд шууд зөвшөөрөгдсөнд тооцогдно. Эдийн засгийн хүндрэл түүхийн эд хямдхан гаргадаг түүх үргэлжилж нүүрсний үн 2 дахин унснаас үүдэлтэйгээс гадна иргэнийхээ илүү сайхан амьдралаа өөрөө бүтээх урмыг нь хугалж бурмыг нь булаасан төрийн хэтийдсэн оролцоо зааварчилгаа хүнд сурталын хор уршиг юм а. Энэ бол төр нь иргэнээ хянаж шахаж зааварлах бус иргэндээ итгэж эдлэх ёстой эрх чөлөөнд нь хүнд сурталын саадтыг тавихгүй байх үзэл санааны эрс өөр зарчим юм. Улсын их хурл нарны эрчим хүчээр өөрийгөө хангаад төвийн шугамд нийлүүлж орлого олох, улс орондоо гэрэл нэмэх гэсэн айл өрхөд цаасан шатамжлагын цаасан босго тавьж цагийг нь үрж урмыг нь хугалдаггүй. Өргөн уудам нутагт цахилгаан машин, түргэн цэнэглэх станцууд, түргэн байгууллага тогтоолыг баталлаа. Ногоон эрчим хүчинд ногоон гэрэл асаах 100 шийдэл бол нар салхины дундаршгүй их үйлсвэрийн үлгий болсон Монгол орн байгаль дэлхийнхээ ивэл өгөгдлийг илүү ухаалгаар, илүү чөлөөтэйгээр ашиглах замыг чөлөөлөх эхний зам мөрийг гаргаж чадлаа. Алтан нарны ач ивэлийг хүртэл алга дарам цаасаар халахалдаг хүнд суртал байх учиргүй. Улсын их хурл дэлхийд ховор зээлийн өндөр хүүгийн дарамт хүнд суртлын хиймэл зохиомжтой шалтгаанаас үүдэлтэй үний өсөлтөөс иргэд бизнес эрхлэгчдэд чөлөөлөх
Гадаадын банк Монгол улсад үүдээ нээх замыг чөлөөлөх тогтоолыг баталлаа. Ирэх онд эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хууль, татврын ачаа дарамтаас чөлөөлөх багц хууль, хөрөнгө оруулалтыг хамгаалах хуулиудыг олон түвний хуримтлагдсан хүссэн хүлээлт, хэрэгцээ шаардлага, иргэн эрдэмтэн судлаачид, хувийн хвшил, мэрэгжлийн холбооны тусламжтайгаар их өгөгдөл шинжлэх ухаанд үндэслэн хэлэлцүүлэн баталж, хүний хүсэл зорилгыг хүнд суртал, хуульчлагчсан саад тээгээс эдлэх ёстой эрхийг нь чөлөөлөх их чөлөөлөлтийн жил байх болно. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа 378 хуульд хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийж 1321 заалт бүхий хүний эрхийн зөрчлийг илрүүллээ. Төрийн хууль, шийдвэр тусгах, иргэний санал бодлын чөлөөтэй энэ улсын их хурлын D парламент талбар хиймэл оюун ухааны цэцтэй боллоо. Хууль санаачлагч, ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүд, засгийн газар, иргэн хүссэн хэн бүхэн хүн бүр өргөн барьсан хуулиудаа хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан заалт байгаа эсхийг цаг мөнгө хэмнэн хиймэл оюун ухаанаар задлан шинжилүүлж болох боломжтой боллоо. Хиймэл оюун ухаан хууль санаачлахгүй, батлахгүйч технологийн дэвшлиг хүний эрх, хүний сайн сайхны тусын тулд хэрэглэж ашиглах учиртай. Эрх чөлөөт омог бардам Монгол улсын иргэдээ. Ард түмнээс уг ихтэй улсын их хурл таны иргэний улс төр эдийн засгийн эрх чөлөөний бодлогын өмгөөлөгч тань байх болно. Эрхэн зөрчигдсөн хэн бүхэн хүн бүр хүүхэд бүгдийн тэгш эрхийг хамгаалагч дуу хоолой илч төлөөлөгч тань байж ажиллах болно. Ирж байгаа 2026 онд Илгэн садан ахан дүүс та бүхэндээ эрүүл энх, аз жаргал дүүрэн, ажил хөдөлмөрт тань буцалж хүн бүр эрхээ эдэлсэн хүсэл мөрөөдөл нь биелэхийн ёроолыг дэвшүүлье. Эрх чөлөөт Монгол улсын иргэн бүхнийг эрх чөлөөний нар алагчлгүй ивэх болтугай. Инхри ус маань инээж байгээ. Шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. 1 2 3 1 Шинэ оны мэнд хүргэе.